За бүгдээрэнд нь орой минь хүргье. Нэг хэдхэн шуналтай гишүүдийн буйнаар жидүүчин гэдэг нэг хоч зүүцсэн хүмүүсийн нэг байна. Тэгээ сая манай гурван залуучууд мундаг өөрсдөө туршлагыг хуваалцлаа. За нэг хоёр урлагийн царайлаг залуугийн араас гарчсан жоохон буруутчих шиг боллоо. Хамгийн түрүүнд гардаг байж гэж бодож байлаа. За би болохоор сонгоо архин дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал гэрэл тод гэж хөө. За манай төв болохоор 12 ажилтнтай үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийнхаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд сургалт зөвлөгөө явуулдаг. Мөн борлуулалтын дэмжих тал дээр голчлон ажилладаг. Ямар нэгэн байдлаар зээл өгдөггүй байгаа. За манай сонгоо архин дүүрэг 320 мянган хүн амтай, Монгол улсын нийт хүн амын 10% амьдардаг, Улаанбаатар хотын хүн амын 20% амьдардаг хамгийн том дүүрэг байгаа. За манай дүүрэгт манай төв дээр бүртгэлтэй 980 жижиг дунд үйлдвэр эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. За жижиг дунд үйлдвэрлэгч гэж яриад байдаг. Яг энэ юу гэсэн үг вэ гэдгийг хуулинд болохоор юу гэж заасан бэ гэхээр 19-с доош ажилчинтай жилийн борлуулалтын орлого нь 50-аас 250 сая төгрөг борлуулалтын орлоготой бол жижиг үйлдвэр гинэ гэж. 199-с доош ажилчинтай 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалттай бол дунд үйлдвэрлэгч гинэ гэдэг ингээд заасан байгаа. За энэ жижиг дунд үйлдвэрлэгчнэрт тулгарч байгаа хамгийн чухал асуудал бол санхүүжилт байдаг. Ажлын байраа томруулах, тоног төхөөрөмжөө шинжлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, эргэлтийн бараа материалын хөрөнгө гэдэг хамгийн тулгамддаг асуудал бол санхүү. Энэ дээр бол төр засгаас ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Бид нар үзүүлдэггүй гэж бодоод байсан чинь үзүүлдэг байсны саяхан мэдлээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдэг хөдөө аж ахуйн яамны дэргэд нэг сан байдаг юм байна. Тэгвэл жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгч нартаа очдоггүй. Тэднэрт ерөөсөө ямар ч нөлөөлдөггүй. Зөвхөн томчуудад үйлчилдэг нэг тийм сан байсан юм байна. Тэрийг саяны шууганаар ард түмэн жижиг дунд үйлдвэрлэгч нар мэдж авах шиг боллоо. Өмнө нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байдаг гэж мэддэгчгүй байсан баг. Бид нар тэгээд энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг судлаад үзэхээр уулын дөрмөндөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд одоо төсөл авах хугацаа, нөхцөл, ямар төслийг ямар хугацаанд яаж авахын, хэдэн үеийн хүүтэй зээлийг яаж олохын гэдэг ингээд олон нийтийн хэвлэл мэдээлэлээр нийтэд мэдээлэх ёстой юм байна. Тэгээд төслөө хүлээж аваад, сонгон шалгаруулад, гэрээ байгуулад санхүүжилтээ өгдөг. Гэхдээ эдний олон нийтэд одоо мэдээлж байгаа байдал нь тийм одоо дүр эсгсэн. За яг төсөл авахаас авч дуусахаас 2-3 хоногийн өмнө нэг өдөр тутмын ганц сон дээр тавьсан болдог. За 2-3 хоногийн өмнө тэр мэдээлэл аваад хүн яаж төсөл бичээд тэндээс зээл авч чадах юм бэ? Энэ бол ерөөсөө бодит амьдралд нийцэхгүй байгаа. Ийм журмаар яваадсан. Тэгэхдээ яг энэ манай жижиг дунд үйлдвэрлэгч нар гол тулгамж байгаа санхүүжилттэй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аваагүй мүү гэхээр ер нь дийлийнх нь бүгд авцсан байгаа юм. Тэндээс зээл авсан нөгөө их хурлын гишүүдийн банк ус санхүүгийн байгууллагаар дамжуулаад өндөр үүтэйгээр авцсан. Тэд нар за нэг их хурлын гишүүн дунджаар 1 тэрбум төгрөгийн зээл авцсан байгаа. Жилийн 3% хүүтэй 5 жилийн хугацаатай. Тэрийг авангуутлаа банк усаараа дамжуулаад дунджаар 40-оос 50% хүүтэй өгч байгаа. Гэхдээ 40-оос 60%. За банк ус бол яаралтай үед бол сарын 5%-гээр жилийн 60% хүүтэй өгдөг. 1 тэрбум төгрөгийн дээр жишээ авахад тэр хүн жилд хүүнээсээ 600 сая төгрөг олцоод жижиг дунд хөгжүүлэх сан руу 30 сая нөгөөд цэвэр 570 сая төгрөгийн ажигтай ажиллаж байгаа байхгүй. Тэднээс зээл авч байгаа хүмүүс нь хэн бэ гэхээр нөгөө жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар, үйлчлэгээ эрхлэгч нар. Бусад хүмүүс бол авахгүй шүү дээ. Тэд нар маань ингэж өндөр хүүтэй зээл авч иж арайгч нөгөө үйлдвэрээ ажилуулж оршин тогтнож нэг явж байгаа. Зарим нь бол бүр дампуур шаалгаач барьж байгаа. Саяны энэ шууганаар ашгүй ингээд нэг ийм сан байдаг, ийм үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нийт ард түмэн мэдэх шиг боллоо. Тэгэхдээ энэ дээр ард түмэн яагаад ингээд уурлуу, бухимдав гэхээр ард түмэн тэндээс зээл авч чадаагүй дээ биш. Гол нь тэр жижиг дунд үйлдвэрлэгч гэдэг нэрийг барьж тэдний өмнөөс зээл авсанд бухимдаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүтлээ өөрсдөд нь одоо бүр 20 дахин нугалсан хүүгээр өгөхөөр бухимдаад байгаа юм. За түрүү хэлж ийн ихэнх гишүүд нөгөө зээлээ буцааж төлөө дуусч байгаа гэдэг. За энэ ондоо ихэнх нь дуусчих баг. Тэгэнгүүт л
2019 оноос эхлээд тэр зээлийг буцаагаад жинхэнэ эзэдд нь олох байх гэж найдаж байна. Энэ дээр яаж олох уу, ямар шугамар олох уу гэдэг дээр одоо яг манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчнэр яг одоо дуу хоолойгоо хүрэх цаг болсон. Ямар нөхцлөөр, ямар хугацаанд яаж олох уу гэдгийг одоо хэлж тэр дүрмийг шинээр тогтоолох хэрэгтэй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм? Зөвхөн ганц өдрийн сони юм уу? Өдөртмийн ганц сони юм уу? Тэ? Тэгэхээр энэ дээр бол бүгд дуу хоолойгоо нэгдэх хэрэгтэй. Дээрээс нь хамгийн том тулгамдаг асуудал бол барьцаа хөрөнгө гэж байдаг. Энэ жижиг дундаас зээл авж байгаа энэ томчууд ч гэсэн бүгд барьцаа хөрөнгө өгдөг. Яг одоо орцонд үйл ажиллагаа явуулж байгаа, хашаандаа үйл ажиллагаа явуулж байгаа, гэрийнхаа мохордоо эдлийн машин тавиад ойж байгаа хүмүүс ямар барьцаагаа өгөх юм бэ? Тэгэхээр үнэхээр жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлээ, дэмжиж гэж бодож байгаа бол энэ барьцааны тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн энэ зээлийн зориултын асуудал байгаа. Ер нь манай жижиг дунд үйлдвэрлэгчнэр дээр ч гэсэн гардаг. Банкнаас ч юм уу банк бусаас өндөр хүүтэй зээл ангуудлаа зориултын бусаар нэг ашиглаад тэгээ зээлээ төлж чадахгүй байдалд хүрдэг юм асуудал нилээдгүй гардаг. Тэгэхээр энэ сан бас дүрмэндээ өөрчлөлт оруулаад яг төсөл бичснийхэн дагуу зээлийг зориултын дагуу өгдөг болмоор байна. За нэг тодорхой 10-20% ч юм уу бэлнээр өгж болно. Бусд нь тэр төсөл дээр одоо юу гэж тулгагдсан байгаа юм? Тоног төхөөрөмжөө шинжлэх юм уу? Эргэлтийн бараа материал авах юм уу? Ажлын байр барих юм уу? Яг тэрнийхэн дагуу. За Оросоос тоног төхөөрөмж аваад Хятадаас түүхийдээ авах гэж байгаа бол тэр Оросын компани руу нэхэмжлийнхэн дагуу, Хятадын компани руу нэхэмжлийнхэн дагуу зээл тэр мөнгөний шилжүүлээд тэрнийхэн дагуу тэгээд хяналттай явдаг юм хийхгүй бол зээл бас зориултын бусаар ашиглагддаг нэг асуудал байна. Тухайн үедээ яг шийдэд авахд боломжийн ч гэсэн дараа нь төлөвтэй хэцүү үйл ажиллагаа доголддог, дампуурдаг юм асуудлууд байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бас зээлийн боловсролын талаар, ур чадварын талаар, борлуулалт маркетингийн талаар, одоо компани удирдах, компани засаглалын талаар бас сургалтууд оруулаад сертификат авсны дараа зээлээ өгдөг байвал зүгээр. Мөн анхан шатны байгууллага одоо бид нар бол сонгойрхон дүүрэгт одоо манай 980 тэр бүртгэлтэй аж ахуй гэж бид нар за энэ байрны подволд ямар аж ахуй явж байна. Энэ гудамд хэн юу хийж байгааг бүгдийг мэдж байгаа. Энэ хүнд ямар зээл хэрэгтэй, хэдэн төгрөгийн зээл хэрэгтэй, ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр бид нартэй бас санал солилцдог, биднээс зөвлөмж авдаг тийм баймаар байна. Тэгэхгүй дүүргийн яг анхан шатны нэгжээ ерөөсө тоодгүй дээд зөвхөн томчуудаа үйлчлээ тэр бумаар нөгчдөг. Яг үндэ манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчнэр тэр бумаараа мөнгө хэрэггүй. Дээд нь за ер нь дунджаар 100 сая төгрөг байхад хөл дээрээс пигээ босоод ирнэ. Тэгэхээр одоо энэ дараагийн одоо энэ зээл өгөхтөр бол би ингэж бодоод байгаа юм. Дүүрэг болгонд, аймаг болгонд тийм дэд сан байгуулад тэр дэд сангууд нь нэг 100 хүртэлх сая төгрөгийг өгдөг ч юм уу. Тэрнээс дээшх нь ямар өгдөг ч байдаг юм уу. Иймэрхүү байдлаар бас зохицуулт хийж явж болно. Эхлээд сургалтын нэг, дараа нь зээлийн нэг, зээлийн зориултын дагуу ашиглавал тэгээ үе шаттай томрохж байгаа бол тэр томрохж байгаа байгууллагууд нь үе шаттай тийм өндөр зээлийн яамнасаа өгдөг. Багуудын бол анхан шатны нэгжүүдээр өгдөг байвал зүгээрээ. Энэ манай 9 дүүргийн жижиг дунд дээр бол 2012-13 оны үеүүдэд нэг нийт дүүрэг болгоно 1.5 тэрбум төгрөгийн төсөв тавиад тэрийг нэг хүмүүс зээлүүлснээс хойш ямар ч зээл байхгүй байгаа. Зөвхөн ерөөсөө сургалт зөвлөгөө өгдөг борлуулалтын дэмжигээс өөр. Ийм байна. Тэгээд манай сонгойрхон дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв маань анх удаа сая 11 сарын 1-нд нийт дүүргийнхаа үйлдвэрлэгчдийн бараа борлуулах цэгийг нээсээ хар хорь худалдааны төвийн хажууд. Тэрэн дээр сая энэ манай багнуурын нөгөө болроо ойлоо хэлж яах шиг нөгөө Улаанбаатарт салбар нэг бодолтой байгаа гэдэг. Тэгэх юм бол манай дэлгүүр дээр салбараа нээгрээ. Бид нар нэг төгрөгийн шимтгэлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ ч борлуулж өгье гэж хэлмээр байна. Дээрэс нь би нэг уриалга гаргасан хэд хоногийн өмнө. Тэрийг үзээд энэ манай энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс намайг ирж оролцооч гэсэн. Би ямар уриалга гаргасан бэ гэхээр за авилгал авсан. Төр засгаас мөнгө идсэн, лөөвөрцөн, хулгайсан. Тэр нь тогтоогдсон хүмүүст манай үйлчлэгээний байгууллагууд битгий үйлчлээ. Одоо энд ороод ирэхэд жишээнтэй найзуудтайгаа ороод ирэхэд найзууд нь хоол юмыг өгчөөд тэр нөхөрт битгий өг. Бид нар хулгайч дүүлчлэхгүй гэд хэлчихжээ. Тэгэх юм бол зөвхөн хоолны газар биш, дэлгүүр үйлчлэгээний газрууд. За бүр болж өгдөг бол тэр бүр бензин колонк, өсчин гоо сайхан. За бүр болох юм бол одоо тэр гэрт нь Univision Sky Media тавихгүй манай хулгайч дүүлчлэхгүй гэдэг.
Ийм ягаад тэр хулгайчдыг гიშгэх газаргүй Монголд байх газаргүй болгомоор гоё. Тэгэх юм бол эдгээр тодорхой хугацааны дараа айдаг ичдэг болоод энэ айжмаар алга болно. Дээрээс нь би ахаа юу бодсон бэ гэхээр тэр нөхдүүд бүгд ямар нэгэн байдлаар том бизнестэй. Тэдний бизнесээр битгий үйлчлүүл. Битгий үйлчлүүд гэдэг ийм өрөөг би гаргаж байгаамаа. Энийг манай залуучууд дэмжиж багаар одоо энэ газараас эхлээд явхад л ер нь болох байхгүй юу? Бид нэр ингээ бүгдээрээ тэхгүй Монгол улсын одоо Монгол улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа зөндөө байгууллагууд байгаа. За ихэнх гишүүд орон нутгаа сонгож байгаа. Тэднийг замд явж байхад нь бидний колог бензин өгөхгүй, цайны газар нь хоол өгөхгүй, очихтон буудалд оруулахгүй. Хэгчээний ингээд ийм жишгийг тогтоох хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид нэр энэ нөхдүүдээс айжмдаа салж чадах байхаа гэж бодож байна. Энэ уриалгыг маань та бүхэн дэмжээрэй гэж хүсье. За баярлалаа. Би нэг юм тодруулаад хэлчихье. За би сүүлийн 3 жил яг энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ансан юм аа. За хизээ төслөө зарлах нь үү гэдэг. Анаад хүлээгээд идэг. Өдөртмө хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэлээр хараад идэг. Мэддэггүй. Тэгэхээр чи хинийч үздэг юм уу хинж мэдэхгүй нэг өдөртмийн сонд тавьсан болоод өнгөрчдөг. Тэр тавьсан нь ерөөсөө нэг 2-3 хоногийн дараа төслөө авч дууснаа гэх. Тэгэхээр хэн төслөө бичиж тэндээс зээл авч амжих юм. Тэгэхээр энэ их хурлын гишүүд одоо би энэ зээл авахын мдээгүй, нөлөөлөөгүй те манай ах их чаав ээж ингэдэг авцсан байлээ гэдэг. Энэ бол 100 худлаа. Тэд нар мэдхийн дээр мэдэж, эртнээс бэлдэж, нөлөөлөхийн дээр нөлөөж тэр зээлийг авч байгаа. Сайн гоё мэдээлсэн баярлалаа. Миний асууж болохоор жижиг дунд үйлдвэрлэл бол 19-с дээш ажилчтай гэж ярьж байгаа шүү дээ. 19-с доош. За. Жижиг нь 19-с доош, дунд нь 190-с доош ажилтдаг гэж. Одоо тэгээд өрхийн бизнесийг нь одоо ямар таа. Өрхийнх нь жижигдээ ороо явчихж байгаа. Тэгэнгүүтлээ тэр нь жилийн борлуулалтын орлого нь 50-аас 250 сая гэж байгаа байхгүй юу? Өрхийн бизнес эрхэлж байгаа хүн жилийн 50 сая төгрөг олж чадах уу? Харин чадахгүй байхгүй. Тэгэхээр ерөөс амьдрал нийцээ үзэхэн өөрсдөө зориулсан хууль журам зохиочоод тэгэл өөрсдөө үйлчлээд байгаа. Одоо жишээ нь миний болохоор би гадагшаа хүн чулуу засалтаа төгсөөд ирсэн. Бидний чулуу засаж амжилтыг Монголдо байдгүй мэргэжлүүдийн нэг нь ахгүй. Тэгээ миний хувьд болохоор би одоо ингээд жижиг дундаас ингээд зээл авах гэж яваад надад ерөөсөө зээл олдохгүй барьцаа хөрөнгө гэдэг тийм шаардлага. Тэгээ би бас яг яахаа мэдгүй л байна. Ер нь яг энэ байдлаар бол өнөөдрийг хүртэл олдохгүй байсан баха. Одоо бид нэр олддог болгож болох боломж ирсэн байхгүй. Саяны дуйлан шууганаар. Одоо энэ 19 оноос тэр орж ирсэн зээлүүдийг буцаагаад мэдээж гаргаж л таарна. Тэгэхэд нь яг бид нар өөрсдийнхөө нөхцөл боломжид тааруулсан тэр нөхцөлөө одоо төр засаг дуу хоолойгоо үргэж шахаж шаардах хэрэгтэй. Одоо улсын хурл дээр байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийн шийдсэн хариулга одоо хэлэлцүүлэн танаа дөрөвдөр явагдсан уу нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь одооны хуулиар бол жижиг дунд гэж байгаа. Одоо улсын хурл өргөн баригдсан хуулиар бол бичил жижиг дунд гэж явж байгаа. Тэгтэл сая улсын хурл дээр 10 сарын 26-нд анхны хэлцүүлэг хийхэд бичлийг нь аваад хөдөлмөр эрхлэлтийн санал руу оруулсан байна. Тэгэхээр энэ бичил бизнес эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэгч мөн үү биш үү гэдэг нэг асуулт асуусан. Гуравдугаарт нь өөрөө төрийн зээлийн дэд хороо гэж ярьлаа тийм. Орон нутгаас олох хэрэгтэй. Уг нь бол одоо хүчин төгөлдөр байгаа 2017 оны 6 сарын 14-нд хүнсүд аж ахуйн үйлдвэрийн сайдын А76-гаар тушаалаар батлагдсан журман дээр бол зээлийн хороо, дэд хороо гэж байгаад хороо нь бол 2 тэрбум төгрөг, дэд хороо бол 200 сая хүртэлхийг олгоно гэж ууган заасан. Тэгээд дэд хороо нь бол ууган дүүрэг нийслэлээр байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр танаа дээр бол энэ дэд хороо ажиллаагүй байсан юм уу? Тэгээд ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэгчнүүд олгож байгаа зээлийг сангаас олгосон дээр үү, банкнаас олгосон дээр үү? За нэгдүгээр асуудал манай дүүрэг дээр тийм хэлцүүлэг юм бол болоогүй. Надад мэддэг юм уу? Миний мэдснээр тийм бол болоогүй. Хоёрдугаар асуулт нь юу гэлээ? Тийм бичил. Ер нь бол жижиг дунд үйлдвэрлэгч мөн үү? Ер нь яг энэ тэр бичлийн сая аваа хийсэн гэдэг тэр бол уулын буруу. Бичил гэдэг үг нь орох ёстой. Бичлдээ хэдээс хэдэн төгрөгийн орлоготой байхын, хэдэн ажилтнтай байхын тэр юм зааж өгөх зөв байхгүй. Тэгэхгүй одоо өрхийн үйлдвэрлэгч
жижиг дунд үйлдвэрлэгч, 8 нэрийн маргааны дэлгүүр ажиллаж байгаа, эсвэл түүц ажиллаж байгаа хүн жижиг дунд үйлдвэрлэгч гэд хуулиндаа орчоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол ялгаж салгаж явуулах нь зөв. Зээлийг бол яг орон нутагт нь анхан шатны байгууллагууд бол тодорхой хэмжээний зээл өгдөг. Үе шаттайгаар тэрнээс дээшг нь энэ сангууд нөгдөг байж болно. Миний санал бол зүгээр дүүргүүд дээр дэд сангууд байгуулад дүүрэг аймгийн төвүүд дээр. Тэгээд дэд сангууд нь 100 юм 200 сая өгөг. Тэрнээс дээшг нь яамнаас авдаг. Иймэрхүү шатлсан систем явуул зөвөө гэж бодоод байгаа. Одоо яамаар сайд дамжиж одогддог, сайдын тушаалаар одогддог хамгийн буруу болчиход байгаа юм л да. Ер нь одоо өргөн баригдсан байгаа хуулийн дээр бол 200 сая хүртэл 500 сая хүртэлхийг сангаас олгоно. 500-аас 2 тэрбум хүртэлхийг банкаар олгоно гэж зааж байгаа. Тэгэхээр танай дээр байгаа тэр 800 гаруй жижиг үйлдвэрлэгч үү? 980-ны зөвхөн бүртгэлтэй нь багхгүй. Хэдэн дунд бай. За 980-ын бараг 900 жижиг үйлдвэр багхгүй юу? Өөр яг би тайм баримжаа хэлж байна. 980 900 жижиг гэдэг маань нөгөө подвалд юм хийж байгаа, хашаанда, гэртээ, гаражда юм хийж байгаа хүмүүсийг хэлээд байгаа. Тэгэхээр тэднэрт зориулсан зээл нь бол яг байхгүй. Яг энэ жижиг дундын одоо энэ сангийн тэр дүрмэндээ өч гэсэн те хуулиндаа ш тэр. Тэгэхээр 50 сая төгрөг жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалттай бол ер нь зүгээр нэг айл өрх боломжийн амьд чинь үстэй. Тэгэхээр чин тэрийг хасаа ичж байгаа байхгүй. Тэр зөвхөн томчууд нь үйлчилдэг. Барьцаа мөнгөтөд, барьцаа хөрөнгөтөд нь үйлчилдэг. Тэгэхээр энийг бол яг өөрчлөх хэрэгтэй. Одоо бол яг энэ дээр манай өрхийн үйлдвэрлэгчнэр бол ялангуяа дуугарч санаа оноогоо тусгаж төрч засгийг шахаж шаардах хэрэгтэй гэж бодож байна. Болсон уу? За тэгвэл бүгдээр нь ахаа өрөөлч. Тэгээд хулгайч өөрчлөлтөд битгий үйлчил тэдний байгууллагуудаар битгий үйлчлүүлээрэ. За. Гэхдээ батлагдаад байна шүү дээ. Одоо хэвлэл мэдээлэл хамаагүй нээлттэй болчиход хин юм. Тэр нь баримтаар батлагдсны гэж би хэлээд байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр шар мэдээлэлээр гарч байгааг биш. Төрөөс хулгай хийсэн, дөөр хийсэн, эсвэл авилгал авсан батлагдсан хүмүүсд битгий үйлчлээ л гэдэг юм байна. Ийм юм болоод байгаа юм ерөөхдөө дууштай. Ингээд за нөгөө яг шүүхээр ороод тогтоогдоогүй болоод гэдэг юм уу тийм их шалтгаанаар амар олон хүмүүс аль хэдийнэ одоо за тогтоогдохгүй байж болно шүү дээ. Тогтоогдохгүй бай. Аль хэдийнэ нийгэм ёс суртахууны ёс зүйн одоо газар болсон байхгүй. Тэгсэн юм яваад байдаг мартчихдаг байхгүй хүмүүс. Нийгмээс яг нийгмээс игнортыг гэж байгаа санаа бол том санаа л та. Одоо энэ зээл авсан гişүүд нөгөө зээл нь нөгөө баригдаад ирэнгүүт л за би их хурлын гишүүн байснараа миний аав ээж ах トゥ хамаатан садан те бизнес хийж болохгүй мүү? Одоо би их хурлын гишүүн болсноор тэдний бизнесийг боож ийн гэдэг нэг гомдлох маягийн яриад байгаа. Тэр хүн ер нь хөрөн орлогын мэдүүлэг дээр те хамааралгүй этгээдүүдэд бүгдийг бичээд тэдний орлогыг бичих ёстой. Тийм учраас тэр хүн анх их хурлын сонгуульд нэр дэвшигтэл тэрийгэ бодоод хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Тэгээ хүлээн зөвшөөрсний их хурлынхаа гишүүндээ нэр дэвшдэг юм байгаа. За ингээ бүгдээрээ үчиг сайхан өрөөгрээ.